Сайн бацхан үзэгчдээ та бүхнийхээ орой амгалан айлтгая. Цаг үе үзэл бодол нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хойморт Номин Холдинг компанийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга санхүүч эдийн засгийн мэргэжилтэд баяр сайхан ирсэн байна. Танд орой мэнд хүргэе. Сайн байна уу? Та бүгдээс орой мэнд хүргэе. Телевиз үзэгчдээ бас энэ орой мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийн хойморт бас таныг өрсний учир бол мэдээж коронавирусын одоо 210 гаруй улс оронд гарчаад байгаа энэ хүнд нөхцөлд бол хамгийн чухал асуудал бол эдийн засгаа яаж зөв авч үлдэх вэ те эдийн засгаа яаж зөв амжилттайгаар одоо бас хэрэгжүүлэх вэ гэдэг бол улс орон болгоны одоо толгойн өвчин болж байгаа шиг байна. Тэр дундаа тэгэхээр би таныг өнөөдөр бас ямар асуудлаас ярилцлага эхлэе гэж бодсон гэхээр 2012, 13, 14 он шиг санаж бизнесийн орчныг сайжруулах нэг юм төсөл саналаа боловсруулад нэлээд явсан. Тэр дотор бол нөгөө нөөтийн албан татварын асуудал байсан. Тэгэхээр энэ асуудал ер нь одоо бидний авж байгаа нөөттэй харьцуулбал анхны таны одоо авч явж исэн одоо төсөөлөл санал хоёрын хооронд эргээд харахад үр дүнгийн та юу гэж дүгнэх вэ? Тэгэхээр за юуны өмнө мэдээж одоо эрүүл мэндийн асуудал хамгийн чухал байдалд орчихсон ийм цаг үе болоод байна л да. Дэлхийн нийтээр бүр сая 300 мянган хүн өвчсөн байна. 70 мянга гаруй хүн одоо хөдөлсөн байх ч гэдэм юм болж байна. Тэгэхээр энэ өнөөдөр Монголын нөхцөл байдал бас их онцгой ач холбогдол өгж анханасаа тусгайлан арга хэмжээ авсны үр дүнд одоо Монгол улс маань бас харьцангуй их гайгүй өнөөдөр ингэж байна. Тэгэхээр энийг бол 50 тоочгүй хэмжээнд байгаасаа яг энэ барьж байгаа тархад бий болохгүй байдал байлгаж байгаа энэ хэмжээнд байгаасаа гэж нэгдүгээр төсмөр байна. За энэ болгоны араас одоо хүний эрүүл мэндийн араас мэдээж эдийн засаг бас чухал асуудал байдаг. Тэгэхээр эдийн засгийг бол дэлхийн эдийн засаг одоо нийтдээ бараг 30% буурчна гэж ярьж байна тийм. Ялангуяа одоо тэр хувьцаан дээр их хамааралтай улсууд байна шүү дээ. Дэлхийн том хөгжилтэй орнууд бол цалингийн бараг 51%-ийг нь хувьцаандаа ард түмэн зарцуулдаг ийм улсууд байна. Ялангуяа жишээ нь Америк. Тэгэхээр тэр улсуудад тэр хувьцааны үнц нь бол 30% буусан байна. Япон 20% буусан байна. Гэгчтэй ингээд олон үзүүлэлтүүд засагж байна л да. Тэгэхээр тэнд бол одоо асар их нөлөөтэй хэмжээний ийм уналт болж байна. Тэгэхээр энэ хөгжилтэй орнуудын эдийн засаг унана гэдэг бол яалчгүй болоод Монголд бас эдийн засгийн үр дагаврыг авчирна. Тэгэхээр Монгол улс ч мэдээж нөгөө импортоос асар их хамааралтай. Хүнсний бүтээгдэхүүний 50 гаруй % зөвхөн импортоос хамааралтай байж байдаг тийм. Тэр нь мэдээж эрүүл ахуйн асуудал одоо орс тавьж байгаа. Тэгэхээр энэ эдийн засгийн энэ үед тэр саяны таны хэлдэг тэр 12-оос 14 онд гүйжгаад тэгээ тэр үедээ хууль новоо бий болоод яг хэрэгжээд ялангуяа манай дээр одоо хэрэгжих туршилтын ажиллагаа программыг ангаж сайжруулах нэгэд бүр гарцсан хойноо хүртэл малтад засварууд гарч ирсэн. Энэ болгоныг нь манай дээр туршиж хийж, манайхаа санал асуулга авч, манайх тэр асуудлуудыг цааш нь татвар ерөнхий газартай тэр программын байгууллагуудад хамтарч хийж зас сайжруулж ирсний хувьд тэндээс нэвтрээгүй зарим нэгэн саналууд одоо яг энэ ч яригдаад эхэлж байна л да. Тэгэхээр тэнд бид тэр нэг 10 янзын саналуудыг тавьж ирсэн. Нэмийн үртгийн албан татвараас гадна ч бас саналуудыг эдийн засгийг сайжруулах саналууд гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр олон саналуудаас ялтч одоо ингээд халуун болоод буцаад яг тэр урамчлал ороод ирж байгаа. Энэ моментод та бүгд одоо бас энийг яаж мэдсэн намайг дөрж ингэж оролцуулсанд их баярлалаа. Тэгээд жишээ нь одоо нэмийн үртгийн албан татвар гэж ярихаасаа илүү sales tax гэдэг хэлбэр рүү орох ийм хүсэлтийг тухайн үед бид нар тавьж ирсэн. Sales tax гэдэг нь болохоор борлуулалтын татвар гэж хэлэх юм аа да орчуулахаар. Тэгэхээр энэ татвар нь болохоор та юу л борлуулна уу? Түүний тэр тухайн муждаа, улсдаа, аймаг сумдаач гэдэг юм уу тавьсан татварынхан тэр хувь нь улс руу шууд шилжиж орж идэг тийм байхгүй юу? Нэмийн үртгийн албан татвар нь болохоор аль хэдийн гайлаар нөгөө оруулж ирэхдээ тодорхой хувийн төлчгөөд дараа нь хизээ зархаа мэдэхгүй байж байгаад нөгөөдгөө зархаараа одоо ард түмнээс авсныгаа буцаад тэнд төлцснийгээ хасалт хийх гэх чийдээ маш их ажиллагаатай санхүүгийн бүртгэлийн их задаргаатай тий арараасаа тэр чи ялангуяа үйлдвэрлэл дээр ороод ирэхээр Монголын үйлдвэрлэлүүд чинь маш их юмгаа импортоор авч ирдэг. Тэр болгон дээр тэр нягтлан бодох бүртгэлийн ажиллагааны зардлууд асар ихтэй. Тухайн зөвхөн бид нар нөөтийн бичлэлт хийхэд 60 хэдэн нэгтлэн ажиллаж байсан байхгүй тэр 2012-3 оны имийг ярьж байна. Тэгэхээр өнөөдөр бол харьцангуй яг програм систем нэвтрүүлээд тэр болгонд арай гайгүй болж байгаа хэдий боловч sales tax хэлбэр рүү орох юм бол энэ ялангуяа энэ нөгөө хувийн хвшил өнөөдөр хүндрээд байгаа энэ ертөнцид маш их дэмжлэг болох энэ хэлбэр. Ингээд sales tax руу орохдоо 3% байгаа ч гэж тухайн санал тавьж байсан.
Тэгэхээр өнөөдөр ерөнхийлөгч бас ярьлаа шүү дээ. Энэ нэмэн үртгийн албан татварыг багасгах юм уу, хойшлуулах юм энэ арга хэмжээгээд ярьсан байна. Тэгэхээр энэ бол яг маш зөв зүйтэй юмыг ярьчлаа гэж би бүр их баярлаж үлгэж авсан л да. Тэгэхээр одоо бол ялангуяа энэ вирусээр онцлон дэмжиж туслах гэж байгаа энэ үед тэр үед ярьжсэнийг шууд нэвтрүүлэхийн болцол бий болж байгаа гэж байна. Олон янзын татвар хөнгөлтүүдийг энэ төр засаг бий болголоо. За тэр бол үнэхээр сайн. Тэр болгоныг нь дэмжиж байгаа. За ялангуяа уул нь хамгийн товчхон тодорхой хийх юм нь бол саяны sales tax руу орох. Борлуулалтын татвар руу орох. Тийм. Ингээд 2% нь авах. 10 биш 2. Тэгэх юм бол 2% тэртээ дөрөв ард нь буцаагаад авчих утгаараа татвар төлдгөө энэ бос маш их ертөнц байна шүү дээ. Өнөөдөр 200 мянган аж ахуй нэгж улсад бүртгэлтэй байгаа. 201 мянга. 201 мянга. Тий. Гэтэл энэний ерөөсө 37 мянган нөөц төлөгчөөр бүртгэлсэн байна. Тэгэхээр бус нь яагаад татвар төлдгөө зарим 37 мянган төлдөг гэдэг ийм сонин асуулт руу орчиж байгаа юм байгаа юм л да. Тэгэхээр Сэлслээрээ та тэр борлуулалтын татвар гэдэг бол олон улстай дайлангуй Америкт ч юм уу ямар байдгийг. Одоо ер нь нэг ийм ширхэг шүдэнц ч юм уу нэг ширхэг бал авсан ч хэл тэр иргэн татвар төлдөг л тийм зарчим л үйлчилдэг шиг байгаа юм. Тийм бид бас Америкт янз бүрийн бизнесээр хийж барьж үзчихсэн. Тэгэхээр тэр утгаараа бүр ингээд нөгөө бүтэн сая өдөр ард түмний зах гардаг л да. Тэрэн дээр хүртэл тэр зах дээр гэрийнхээ одоо хуучин юмыг авчираад ингээд дэлгээ зарж байгаа энэ үед нөгөөх юмыг авах гэхээр нэмхэн sales tax гэж байна. Тэгэхээр саяны яг хэлдэгтэй ширхэг шүлдэнж авсан sales tax-ын улсад төлж л байдаг ийм л систем байна. Гэтэл Монголд нөгөө саяны тэр ялгааг тэр 16 онд хууль нь гарахтаа бас нэг тийм жоохон алдаа завхралтай гэх юм гарцсан юм л да. Өөрөөр хэлбэл яг ч морд нь 10 сая хүртэлх жилийн орлоготой аж ахуй нэгжийг нөөц төлөгчөөр бүртгэхгүй. Түүнээс дээш бол нөөц төлөгч байна гэсэн байсныг бүр 50 саяас дээш болов гэж байна. Жилийн орлого 50 саяас доош байх юм бол та татвар төлөхөд хэрэггүй гэж. Тэгэхээр нөгөө 201 мянган аж ахуй нэгж харагдаад байдаг. Гэтэл нөгөө 50 саяас дээш гарахгүй нүүд чинь татвар төлөхгүй үлдчихэд байна шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр ерөөсөө одоо хоёр лангуу зэрэгцээ зогсоод худалдаа бизнес хийж ижээ, эрхэлж иж. Нэг нь 51 сая орлого хийнэгээд нөгөөх ард түмнээс 10% нэмж авах. Буюу 100 төгрөгөөр зарах болжээ. Саяны шүдэнцэг чинь тий. Тэгсэн нөгөө хажуугийнх нь лангууд би 49 саяас хүрэхгүй байхад доошо орлого хийнэгээд нөгөөдгөө 90 төгрөгөөр зарах жишээ тийм шууд юм хоёр ертөнц бий болгож байгаа байхгүй. Тэгэхээр ирээд юм авах гэж байгаа хүн чинь тухайн үеийн хармаагаа бодоод ч юм уу тий. Дараа нь би энэ 10 төгрөг илүү төлөөд 2 төгрөгөө буцааж авах гэж байгаа гэхийнхээ оронд эндээ шууд ирээр авчаал яваад байгаа шүү дээ. За энэ зүгээр ил тод. Одоо энэ зохицуулалт бол яг байш шүү дээ тий. Тийм ерөөсөө та нөөтийн баримт авах юм уу? Тэгвэл 10% хямдах. Нөөтийн баримт авах юм бол 10% илүү үнэтэй гэдэг бүр ингээд намайчилдаг юм ил тод. Тийм тэгэхээр хамгийн гайхалтай нь энэ дээрээ жоохон чангатгал тодтол хийгээд те үнэхээр тэр 50 саяас дээшээ гэх юм бол тэр болгондоо яг татварыг авдаг, дамжуулдаг. Энэ чинь ер нь бол гэхдээ ямар ч татвар тавь те хуулиараа ямар ч татвар тогтоо. Энэ бол ард түмнөөс аваад дамжуулж байгаа юм шүү дээ. Тийм шүү дээ яг үнэ. Нөөтөнч тэр аж ахуй нэгжийн орнд бүхэл энэ татварын ертөнц чинь тэр чигээр ард түмнээс аваад дамжуулалт төлж байгаа хэлбэр юм байгаа юм л. Та тэр 12 13 14 үгүй ерөөсөө энэ нөгөө одоо төр засаг удирж байгаа гэх юм уу те төрийн одоо энэ шийдвэр гаргаж байгаа төвчний хүмүүст бас энэ нөөтийн татварын асуудлыг ойлгуулах гэж нэлээд явсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр таны төсөөллөөр тооцооллоор ямар одоо үр ашиг авчирна гэсэн тооцоол байсан бэ? Танд ингээд бас үзүүлээ тайлбарлаад ярих зүйл байна уу? Тий. Тэгэхээр тухайн үед бид нар бас янз бүрийн тэр симуляц хийж үзээд ингэж өснөө ингэнэ. Тэрс ялангуяа тэр үеийн тийм жишээг ярьж байсан юм л да. Рональд Рейган засгийг аваад тэр чинь нөгөө урдлын Картерийн үед маш эдийн засаг унгаацсан ийм эдийн засгийг авсан байхгүй юу? Тэгэхээр авангуудаа элдв татварыг нь багасгасан арга хэмжээ авсан байгаа. Ойролцоогоор одоо татварыг 2 дахин багасгацсан. Тэгсэн чинь хамрах хүрээнд 3 дахин 4 дахин ихсээд 3.6 дахин ихсээд тэгээд нөгөө татвар төлөлтүүд нь хамралт нь ихсчихэр чинь нөгөө нийт орлого нь өсөөд ингэсэн байдаг байхгүй юу? Тэгэхээр яг л тэр жишээгээр л бид нар энэ тооцоолоо хийж симуляцийг бас сая дахин гаргаж үзлээ л дээ. Тэгэхээр энэ чинээс ингээд үзэхэд за би барьжээ та. Тийм. За баярлалаа. Эндээс ингээд үзэхэд өнөөдөр аж ахуй нэгжийн хамралтын тоон одоо ийм графикаар явж байгаа юм. Нөөц төлөгчдийн удаан нь бол аж ахуй нэгж явах тий. Нөөц төлөгчдийн тоон тухайн үед энэ 15 онд 32 мянга байсан. За 32 мянга болтлоо ингээд тогтмол жоохон өсөд явж исэн. Гэтэл саяны нөгөө 50 сая, 10 сая биш 50 сая гэдэг нэг босго бий болчихлоо шүү дээ. Тэр босгоос болоод тэр өсөлт нь үндсэндээ бараг зогсох тал руугаа явцсан байхгүй. Маш удаашралтай бий болж байгаа. Өнөөдөр ердөө 37 мянган аж ахуй нэгжил нөөц төлөгчөөр бүртгэлтэй байж байгаа. Гэтэл
хэрвээ тэрийг бүгднийг хамруулах, тэр ялангуяа хувийн багасгах аргаар хамруулах юмруу орцсон бол энэ тоо, энэ саарлын дагуу ингэж өсөх юм хандлага байсан байна. Ийм тооцоо байсан юм байна. Энд ч одоо бидний програмаар янз бүрийн нөгөө симуляцийн арга зүйчлэр гаргаад ирж байгаа хэрэг ийм өсөлт байх юмыг өнөөдөр иймээрээ байлгаснараа за татвар төлөгчдийн тоо өсөөгүй шавхан боловч татвар нь бол өссөн байгаа. Бүр 2.5 дахин өссөн байгаа. Нэг их найд байсан бол 2.5 их найдын нэмэн үртгийн албан татврын төлөлт бий болсон. А гэтэл энэ нь бүр ингээд 11 их найд хүртэл өсөх байсан. Хэрвээ энэ боломж байсан. Тийм энэ саарлын дагуу ингэж өссөн бол 11 их найд хүртэл ингэж өсөх болцоо байжээ. Тэгэхээр нөгөө тухайн үед бидний санд болгож ирсэн 3% болгосон бол ингэх. Тэгэхээр энэ бол ороотойгүй. Өнөөдөр хэрвээ энийг адилхан яг одоо энэ яригдж байгаа. Одоо ч 10%-тай л байгаа. Тий, ялчгүй энэ вирусын энэ үед энэ мэтийн дэмжлэгийг л үзүүлэхгүй бол тэгээ энэ дэр би бас тэгж боддог юм л да нөгөө нэг эрх зэрэгч нөгөө л эх орон чи эзгүрэн гэдэг нэг шүлэг байна. Тий. Эрчүүдээ өмөрч бичих шүлэг гэдэг шиг бизнесүүдээ өмөрч бичих юм шүлэг хэрэгтэй байна. Ялчгүй яг ийм арга хэмжээ хэрэгтэй. Зөв. Тий, тэгэхээр өөрөөр хэлбэл тэднүүсийгээ өнөөдөр 10%-аар байлгах гэдэг. Ялангуяа энэ нөгөө цөөхөн хэрнээ улсын төсвийн нэлийн хувийг нь бүрдүүлдэг энэ аж ахуйн нэгжүүдийгээ те ерөөсө татвар төлөлтөл гол орлого бий болж байгаа шүү дээ. Татварын бос орлогоор ерөөсө өсөхгүй байгаа юм. Тэгэхээр эднүүсийгээ авч үлдэж аврах юм бол маргааш зэртэй дөрвөө эднэр чинь төлнө. Тэгэхээр өнөөдөр 10 биш 3% төснөөр хамрах хүрээндээ тэр элдв зах махбод нь бүгдээрээ хамраад төс мөс нь бүгд хамраад ядаж нөгөө 201 мянган аж ахуй нэгж бүгдээрээ төлдөг болно л та тий. Зүгээр бүр хувь иргэн байлээ гэхэд тийм үү. Тий. Тэгэхээр ясад улсад бүртгэлтэй аж ахуй нэгжээ гэдэг чинь татвар төлөлт болсон хэрэгтэй. Тий. Тэд нар бүгд л бүрэн төлдөг болчих юм бол хамрах хүрээ ихсэл ингээл улсын төсөө асар их харивчих юм байгаад байгаа юм л та. Зөв. Баярлалаа. Тэгэхээр яах аргагүй одоо коронавирусын энэ хүнд нөхцөлд бол эдийн засгийн энэ янз бүрийн аргууд нь мэдээж төр засгаас бол олон нааштай арга хэмжээнүүд авсан. Гэхдээ яг бас ерөнхийлөгч бол үгэн дээр хэлжээлээ зарим нэг арга хэмжээ бол аж ахуй нэгжүүдийг ялгуурлаж байна, гадуурхаж байна. Ийм одоо ялгаатай байж болохгүй тий. Тэгэхээр энийг одоо зарим гаргасан шийдвэр дээр эргэж харах хэрэгтэй гэсэн ийм санаа оноо илсэн. Тэгэхээр энэ дээр та би бол таныг номон ойлдон гэхээр Монголын үзэгчүүд мэдэхгүй хүн байхгүй. Тэгэхээр мэдээж томоохон аж ахуй нэгж татвар төлөгчийн хувьд тэгээ эдийн засгч хүнийхээ хувьд бол та энэ аж ахуй нэгжүүд дээр ялгууртай хандсан гэдэг асуудал дээр яг саяныхыг бас хэлэх гэж байна уу? Тий, бас энэ дээр илүү холбоотой. Ер нь олон юм дээр л хамааралтай л да. Хамгийн нэгдүгээр бүртгэл бол одоо нэмэн үртгийн аргачлаараа бол анх тэр бараа бүтээгдэхүүн бизнес гайлаар орж ирэхээс ч юм уу анхны үйлдвэрлэлийн шатнаас авахлаа бүртгэл яваад эхэлж явах ёстой шүү дээ. Тэгэхээр энээс авахлаад энийг яг бүгдийг хамруулдаг хэмжээнд шудраг болгочих юм бол араасаа тэр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүн амын аргалын татвар, нийгмийн даатгалын шимтгэл гэх чигээр энэ улсын төсвийг арвижуулагч энэ татварууд чинь бүгд ил тод болоод ороод ирэх байхгүй. Тэгээ ил шилэн болгох, ингэснээрээ бүгдийг хамруулах, ялангуяа саяны тэр нөгөө хэлээд байгаа энэтэй холбоотой татвар төлдгөө тэр ширээнд доорох нэг ертөнц, татвар төлдөг ширээнд ирэх нэг ертөнц гэж ингэж ангилах хэмээг л байхгүй болох маш чухал арга хэмжээ юм байна. Тэгэхээр саяны хийсэн олон арга хэмжээнд бол үнэхээр бүгднийг би бол одоо шүтэж дэмжиж байгаа. Ямар ч байсан манай улстай энэ нөгөө эрүүл мэндийн асуудлыгаа маш сайн хамгаалж чадж байна. Харьцангуй те. Дээрээс нь эдийн засгийн янз бүрийн саналуудыг гаргаад явж байна. Тэгэхээр энэ болгоно үнэхээр сайн. Энэ лөө орвол бүр сайн гэж байгаа. Би бас таныг илүү нөгөө олон улсын төвшөнд мэдээж Европын орнуудын байдаг юм уу, Америкийн ч гэдэг юм уу тийм ээ энэ нөгөө нэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг та сая хэллээс чи шилэн болгох, нээлттэй болгох, ил тод болгох. Тэгээд тэрийгэ нөгөө үргэлж анализ хийж би хаана хэрхэн явж байна гэдгийг харах, олон нийтээр тэрийгэ бас дүгнүүлэх энэ юмд бол нөгөө манайх чи шударга ёс гэж юм байхгүй боллоо л гэдэг байгаа юм тийм ээ. Тэгэхээр энэ нэг тийм бас байнга харж жишээлж нэг ийм хизээ болох юм бол доо гэсэн нэг тийм юм нэлээ харж яадаг байх гэж бодож байна. Тэгэхээр энэ одоо тухайн үед их олон хүмүүс энийг ярьж явсан юм аа. Энэ саяны энэ бизнес эднэсийг дэмжих сайжруулах олон сонсож. Дээрээс нь одоо энэ сэтгүүлийг барай л би явж ирсэн. Энэний урд жилүүдийнх нь л да энэ 2017 оныхнд сая би санд зөвшөөрөд аваад. Тэгэхээр энэ дээр бол тэгж байгаа юм. Одоо энэ Forbes 2000, Fortune 500 гэх чишээ сэтгүүл дээр аль улсад энэ сэтгүүл очсон байж байгаа шүү дээ. Монгол зарим нь ирсэн байж байгаа. Тэгээд тэр улсуудын хууль юм нь болж ивэл ерөөсөө бүгдийг ингээ ранклаад цацчдаг байхгүй юу? Тэр аж ахуй нэгж төчнээ орлого хийж, төчнээ хүн ажилуулж гэдэг ингээд бүр ихнээс нь ахуулаад
Жил тутамл гаргадаг тийм. Аж ахуй нэгжийг жил болго ингээ гаргацдаг. За энд ингээд хамгийн эхлээд за Walmart гэж юм гих жишээтэй тэгэл Apple гэж ингээ явчих чинь тийм. Ингээд нийт 500 компаниуд ингээ харуулцдаг. Дахиад хамгийн гоё юм нь энэ 500-га дотор нь дахин ангилаад ямар төрлийн бизнес гэдгээр нь бас ингээд ангилждаг юмнууд байж байгаа. За тэгэл зах зээлийн үнцийн за энэ жишээ нь одоо Walmart ажилтны тоогоор 2 сая 300 мянган чинь бүр 16 оны тоо шүү дээ. Өнөөдөр баг 3 сая хүрч байгаа. Тэгэхээр Монголын хүн ам шиг хэмжээний ажиллах хүч ажиллаж байна шүү дээ зөвхөн Walmart гэдэг компани. За ийм жишээтэйгээ тэгээ ялангуяа тэр аймагта монголоор бол аль бүс нутагта байдгийг тий ямар бараа бүтээгдэхүүнээр хангах ингээ бүгдийг бизнесийн ямар төрлөөрөө бөөний худалдаач гэдэг юм уу, тээвэрлэл, логистикч гэдэг юм уу. Гих жишээтэй. Ингээд үзүүлчихээр нөгөө өөрийнхөө бизнесийнхаа төрөл дотор би хаана яваа. Яаж одоо тэр дээдлэгийн компаниас дээшээ гарах вэ гэдэг одоо нэг тийм чөлөөт уралдаан их ил тоон дээр судалгаа тооцоогоо хийж болох ийм болцоо бий болж байгаа. Тэгэхээр нөгөө шилэн гэдэг юм уу энэ яриад байгаа юмгаа ийм л болохгүй бол өнөөдөр хуулийн дээр нэг бяцхан тийм бас үйл байгаа юм л да. Аж ахуй нэгжүүд ямар тоо мэдээллийг нууц гэж үзэхийг өөрөө тогтооно гэж байгаа. Тэгэхээр миний борлуулалт гэдэг юм ашиг гэдэг юм ажлын ажиллаж байгаа энэ болгон нууцаа, ажлын татвар төлсөн нууцаа гэдэг өөрөө тодорхойлчвал энийг нь цацж чадхаа байчих тийм байдал руу орчоод энийг нь болдгоо нэг тийм сонин завхрал бий л дээ. Тэгэхээр уул нь бол хувь хүний эрүүл мэндийг яриаггүй те. Энэ өөрийнх нь тусдаа ажиллаж байгаа аж ахуй нэгж бусад бүртгэлтэй аж ахуй нэгжийг ярьж байгаа юм чинь энэ татвар төлөгчийн хувьд энэний тоо ил тод шилэн байх хэрэгтэй гэж яг энэ рүү оруулаад цацмаар байгаа байхгүй. Энэ бол татвар төлөлтийг бий болгох бас нэг сайн. Гэтэл манайд ч юм бол баг аж ахуй нэгжийг байтугай за төрийн байгуулагч бүр дүүрсэн хэрэг аж ахуй нэгжийн тухай үйл ажиллагааг жоох олон нийтэд хүргэх гээд одоо нэг юм байд юм байна, тийм байд юм байна. Тэгээ ийм маркетинг хэрэгжүүлж байгаа эдэргээд магадгүй олон нийтэд хүргэх гээд ингэхээр баг компани нууцад нэвтрлээ тий ил тод юм одоо дотоод ажил руу орлооч гэдэг юм уу. Нэг иймэрхүү хандлага бол ер нь байдаг шүү дээ. Тэг чинь эн чинь баг албан ёсны зүгээр юм шүү. Тий, нуух бол одоо Америк жинхэнэ нуух хэрэгтэй ч дээ. Тэгэхээр сайн би шүүрж ирсэн бол Америкийн 500 компани гэж байгаа юм тий. Тэгэхээр энэ Америкийн компаниуд бүх юм нуухгүй ингээд цацж штэ. Тэгэхээр яг энэ шиг л ингээд Монгол яхаар нуугаад идэгин тий. Тэгэхээр баг нав хавууд нэвтэрчлээ, дэлгүүрүүлчлээ, нууц алдуулчлаач гэдэг юм уу ингэх гээд. Тэгэхээр энэ хандлага өөрчлөх цаг болсон л гэж. Тий. Энэ өөрчлөх цаг болсон. Тэгэхээр энэ саяны хуулийн энэ заалт нь болохоор нөгөө татвараа нуу гэдэгтэй адилхан нэг тийм бас заалт байгаа юм. Юу би нууц вэ гэж үзэх гэхээр хичнээн татвар төлснөө төлөөгүй энэ болгон нууцгээ би тодорхойлчвал манай компани энэ асуудал руу саяны таны хэлдгээр хууль зөрчил нэвтэрчлээ гэдэг юм руу орчих гээд. Тийм байна тий. Аха. Ерөнхийлөгч бас хэлсэн 10,000 хүн ажлын байраа одоогоор алдсан байна гэсэн тооцоог худалдаа ажилтны дахин гаргажээ. Тэгвэл энэний цаана одоо бараг 40,000 хүн орлогогүй, тийм ээ амьдралын баталгаа бас ингээд хэцүү болох тал руугаа орох нэ гэж. Тэгэхээр та яг одоо энэ эдийн засгийн энэ хүнд үеийг тэр одоо дэлхийн нийтэд л ер нь тэгж байгаа. Ажилгүйдэл ажлын байрыг авч үлдэх. Манайх ч гэсэн ажлын байраа авч үлдэх чадсан аж ахуй нэгжид нь 200 мянган төгрөгийн татаас өгнөгөө л ингэсэн л байж байгаа. Тэгээд энэ өшөө ямар одоо үр дүнтэй дөрвтэй арга хэмжээ авах хэрэгтэй юм бол? За дэлхийд даяар тэр ажилгүйдлийн асуудал бол одоо маш хурц тавигдж байна. Сая 4-ний хэлдгээр нөгөө эдийн засаг дэлхийд бараг 30% унах гээд байна. Тэр 30% унаа гэдэг чинь одоо юу гэдэг 9 хүнтэй ажилтан компани байсан бол 6 хүнтэй л болно те 3-ны алчгүй одоо ажилгүйдэл рүү шилжиж байгаа шүү дээ. За дээрээс нөгөө гэр гэртээ сууцгаа гэж чинь те. Тэгээд энэ болгон чинь мэдээж одоо ардталтаа эдийн засгийн асар их хүндрэлийг авчирна. Ажилгүйдлийг бий болгоно. Монгол ч гэсэн яг энэ л бас л одоо дэлхийн нэг хэсгэл юмчны явахаас аргагүй явах л те. Танай компани жишээлбэл хичнээн ажилтнтай та одоо энэ вирусын үед бас ажилтнаа тоог нь багасгасан эдэр тал байна уу? Нууц биш үү гэдэг шиг. Манай компани төрөө чинь бас адилхан вирус, эдийн засгийн хямрал янз бүрийн үеүүдийг ингээл одоо бид нар чи 28 жил ажиллаж байна. Даваал өнгөрч байгаа. Даваал өнгөрч байгаа шүү дээ. Энэ болгон дээрээ цомгтгсан, оромтоо цөөлсөн, хассан ийм ерөөсөө байхгүй. За. Аль болох даваал өнгөрсөн. Яалтчгүй маш хүнд зарим нэгэн үе байлаа. Тэр 16 он бол бас л эдийн засгийн 15 он тий. Тэр үед бол гарын экстэнд гарчаад оронд нь авъя гэж нэх бид нар хөөцөлдөхгүй маягтай байсан. Яалчгүй хэрэгтэй оронтойгоо мэдээж авч лээсэн. Тэгвэл нийт ажлын тоо бол одоо юу гэдэг нь хэдхэн хойрол буурснаас биш тэгэж бүр одоо энэ 30% хасах цөөлөх юм юу ч болов. Энэ удаа ч гэсэн яг л тийм маягаар бид нар даван туулна гэж үзэж байгаа. Тэгвэл мэдээж ирээдүйг хэлэхэд хэцүү. Энэ хаашаа юу болох гээд байгаа энэ эдийн засгийн ийм хямрал дэлхийн 2 дугаар дайн за бүр одоо нөгөө Great Depression буюу тэр 1929 оны 30 оны Америкийн
тэрэн шиг юм болохыг одоо эмийг яаж мэдэх вэ? Тэгэхээр амлахад хэцүү ч ямар ч байсан бид нар өнөөгийн барьж байгаа бүх бодлого бол яг л бүгдийг бариад үлдээд ингээд явчин давчлаа гэж одоо төлөвлөж байгаа. Манай бизнес борлуулалтын хувьд ч гэсэн одоо өнөөдөртөө бол голлоод ялангуяа бид нар чинь олон янзын бизнес байгаад нь жижиглэн худалдаа энэ төр байна шүү дээ. Тэгэхээр жижиглэн худалдаа дээр одоо айхтар уналт гараал, саваал, цөөлөөл ингээд ахаар юм харагдсан. Сая нэг Walmart гэж жишээ ярьчлаа тий. Өнөөдөр бараг 3 сая ажилтнтай Walmart. Тэгэхээр бид нар өнөөдөр 5,000 гаруй хүн ажиллаж байгаа л да. Үүний тал гаруй нь бол яг саяных шиг жижиглэн худалдаа чиглэл дээр ажиллаж байгаа юм. Тийм. Тэгэхээр энэ 5,000 гаруй хүнийг авч үлднэ гэдэг бол мэдээж цаанаа 20,000 бараг 30,000 хүний ар гэр амьдралын асуудал шүү дээ. Тий. За бас одоо яг хэвдээ өчигдөр бол улсын хурал нээлттэй хийгээд Монгол улсын маань ерөнхийлөгч бол санхүү эдийн засгийн холбоотой их чухал заалтууд асуудлуудыг мэдээлэл хийлээ. Тэрэн дээр бол одоо энэ улсын төсөвт бол яаралтай тодтгол хийх шаардлагатай. Нэгэнд одоо нийт Монгол улсын төсвийн 50%-ийг одоо зарцуулах тухай тийм ээ ийм асуудал яригдж байгаа юм. Тодтгол хийж энэ цаашаа явахгүй бол өөрөө энэ бол завхрал, өөрөө энэ бол бас хууль дүрм аливаа асуудал гэдэг дараагаасаа хөндөгдөх болно гэсэн ийм асуудлыг яасан. Тэгэхээр энэ улсын төсвийн тодтгол хийх ер нь энэ улсын мөнгө гэх юм уу? Улсын мөнгө гэж ер нь байхгүй ард түмний татварын мөнгө л байгаа ш. Тэгэхээр энэ татварын мөнгөн дээр тухайн татварын мөнгөг юун зарцуулснаас маш их шалтгаалж буцаад тэр мөнгө орлого болж орж ирэх үгүй юу гэдг нь их хамааралтай мэдээж. Тэгэхээр энэ бүх мөнгөний бодлого дээр та ер нь бас ямар байр суурьтай ямар бодолтой? Саяны таны хэллэг их зөв юм ярьж байна. Одоо англиар government money гэж одоо үг ер нь байхгүй. Би л сонсоогүй. Taxpayers money гэж байдаг байхгүй тий. Татвар төлөгчдийн мөнгө гэж тий. Тэгэхээр энэ бол одоо та их чухал зүйлийг татдгаа ярьж байна. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгөөр л одоо энэ улсын төсөв баримжаал тэр нөгөө төрийн албан хаагчид ажиллаач гэдэг юм ингээд эмнэлэг сургууль бүх юма зохицуулж байгаа юм нийгэм шүү дээ. Тэгэхээр мэдээж одоо энэ эдийн засаг вирус гараагүй байхад энэ улсын төсөв бид нар баталсан байж Монгол улс. Тэгтэл одоо ингээд дэлхийн эдийн засаг 30% хямрахны ч юм уу те ийм савлгаатай энэ үед өнөөдөр яалтч байхгүй төрөвчөнд байсан мөн 30% багасчаад байхад одоо шинээр яах вэ гэдгийг дахин ярьж төлөвлөхгүйгээр зүгээр нөгөөх хуучнараач гэдэг юм уу те түрүүний гаргацсандаа ингээд бэлдээзэрдээ явна гэж одоо яагач байж болохгүй байх л да. Энэ болгоныг бид нар жишээ нь хувийн компаниуд хүртэл одоо тодтогоод энийг нь яг зэрэг нь яг энэ зарим бизнесүүдийг жоохон хашаа тавь гэх жишээтэй юмнуудыг бол хийж л байна. Яг тэрэн шиг л адилхан мэдээж улс чинь нэг л айл юм чинь. Юу нь чухал уу, юу нь хойшлуулж болох уу тий? Хамгийн нэгдүгээр саяны эрүүл мэндтэй ханаасаа мөнгө гаргаж зарцуулах юм тий. Энийг хэмнээд энэ лүгөө одоо гинтийн мөнгө зарцуулах болчихж байгаа юм чинь тэндээсээ гаргаж зарцуулъя гэх читэй ажиллагаа хийх буюу тодтголыг гарцааг хийхээс арга байхгүй. Танай компани дээр ч гэсэн яг л тийм жишг харагдаж л байгаа бах тий. Тэгэлгүй яхаа бид нар тэгэл болцоо хэмжээрээ яах вэ гэж ирээд зүгээр төрөний хэлдгэр манай хувьд одоо айхтар нөлөөлсөн юм бол харагдахгүй. Жижиглэн худалдаан дээр харин ч нөгөө ялчгүй одоо гурил будаага ард түмэн зарим үед цаваад ихээр цуглууллаа шүү дээ. Тэрийн шиг маягаар борлуулалт зарим хэсгээр өсөж байгаа юм шиг болов зарим хэсэгт бууж байгаа зарим өдөр бууж байгаа. Тэгээд дундаж дүнгээрээ бол бид нар явдгаараа явж байгаа. Зүгээр цаашид юмыг яаж мэдэх вэ гээд одоо та анзаарсан бол тэр Америк энтерт бол нөгөө Walmart, Costco, элдв бидэр шиг зарим худалдааны байгууллагуудын лангуу бүр хоосорцсон биш үзэндээ гарлаа шүү дээ. Тийм юм болохыг бас үгүйсэхгүй болов уу гэдээ бас бид нар болгоомжлолт төлөвлөгөөнүүд гаргаад байгаа. Байн одоо нөгөө татвар төлөгчдийн мөнгөний эдийн засгийн асуудал ярьж яснаа компани руу ч оруулаад байгаа нь таныг бол томоохон аж ахуйн нэгжийн бас кейс гэдэг утгаараа харьцуулж бас яриул илүү үзэгчдэд бас ойлгомжтой байх болов уу гэдэг утгаараа асуугаад байгаа шүү дээ. Тэгэхээр саяны их дээр бас шашчихгүй зүгээр өнөөдөр бол ямар ч тийм юм болно гэсэн төлөвлөгөө бидний хувьд бол тэр арын нөөц ханган нийлүүлэгчтэйг энэ төр харс төлөвлөхөд бол айцгүй байгаа. Зүгээр юмыг яаж мэдгүй би ярьж байгаа шүү. Зөв тэгэлгүй яах вэ? Тэгэхээр одоо жишээлбэл ерөнхийлөгч хэлсэн л дээ. Одоо энэ нөгөө засгаас аваад байгаа 7 янзын одоо арга хэмжээ байна эдийн засгийн. Тэгэхээр энэ арга хэмжээнүүд бол түрүүн хийсэн аж ахуйн нэгжүүдийг ялгуулсан эсвэл одоо дөнгөн 10% нь л одоо хөнгөлөлт үзүүлсэн ч байдаг юм уу. Нэг ийм одоо нэг арга цаасан байдлаар хиймээргүй байна. Тэр ч байтугай энд одоо зарцуулах гэж байгаа янз бүрийн одоо ойрын үеийн томоохон мөнгө гарахаар одоо сонгуульч байдаг юм энэ арга хэмжээнүүдээ хойшлуулъяач гэдэг юм уу тий. Иймэрхүү одоо санкцууд санаанууд бас хэлж ийн лээ. Тэгэхээр та энэ дээр ер нь ямар бодолтой байна бас эрг үеийнхээ хувьд? Энэ зөвхөн одоо энэ вирусын үед гэж явах биш те. Түрүүн би эхлээд ярьж эхэлсэн энэ нөгөө таны асуудаг нөөтийн тухай асуудал чинь
ерөөсө тууштай тэр чигээр яг энэ болцоог өнөөдөр ашиглаад 2% болгочих. 10 биш 2%. Тэгчээ дараа нь энийг айжмаар. Одоо Сингапур чинь GSC гэж ерөөсөө юу ч байхгүй те татваргүй улс байлаа шүү дээ. Тэгж жагаад одоо 10 жилийн өмнөөс 3% гэж гарч ирээд 5 болгоод 7 болгоод ингээд 7 дээрээ тогтчод байгаад байна. Тэрнээс мэдээ цаашаага эдийн засаг нь яана уу гэж жагаад бас нэмэхэд бодолтой байх. Яг энэ шиг одоо 2 болгоод бүгднгийн аль бол хамруулчаад дараа нь тэгээ 3, 4, 5, 10 ч гэдэг юм уу. Тийм 100%. Тэгэхгүй хамраагүй байхад энийгээ саяхан бүр өсгөх тухай яриа боллоо шүү дээ. Тэр бол аимшигтай. Тэгэхээр нөгөө төлдөг хэдийгээ нөгөө төлдгүүтэй нь өрсөлдөж яаж одоо унчихгүй байх уу гэд ингээд сарлж чичирж байхад нь дахиад нөгөөдхийн нэмээд нөгөө төлдөг хэдийгээ бүр савж унгаах юм бүр ярьж би ч бүр шоконд орж гайхчихлаа ш. Тэр арай ингээд шийдчихгүй байлгүй гэдэг. Арай тэг шийдсэнгүү тэр харин ч бүр эсрэг. Яг гуяа энэ хямралаар багсгаад тэгээд саяны 100% гэдгээр ингээд явчих юм бол энэ зөвхөн вирусын арга хэмжээч болох биш. Дээрээс нь дахиад нийтдээ энэ эдийн засгийг бүр түрүүний яг л нөгөө үзүүлдэг энэ графикийн дагуу ингэж улсын төсвийг арвижуулах юм байна. Энэ зөвхөн нөтөр гаргасан график шүү дээ. Гэтэл энэний цаана бүгд хамрана гэдэг чинь нөгөө нэмийн өртгийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар, нийгмийн дадлын шимтгэл завд, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэх чид бүгд л хамаараад явчихж байгаа юм л да. Та ер нь яг татвар төлөгчдийн тэр мөнгөний зарцуулалт хэр зүй зохистой байна гэж боддог вэ? Энэ за би түрүүн эхлэхдээ хэлсэн энэ засаг бол одоо бас их зөв арга хэмжээнүүд хийгээд ингээд сайжраа явж байна. Ялангуяа үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр. Тэ. Өнөөдөр ингээд нэг нийгмийн халамжийн тусалцааны мөнгө ингээд цацах гэхээсээ илүү тэр мөнгөөр яаж иргэд тэр хүн ажилтаа болох вэ? Илүү татвар төлөх үү? Тэ амьдрахын сайж ийм зориулттай үйлдвэрлэл одоо үйлчилгээ одоо түрүүний хэлдгээр нөгөө бид нар чинь хүнснийхээ ялангуяа 50 гаруй хувийг импортоор хангаад байна шүү дээ. Зарим нэгэн бараа бүтээгдэхүүн дээр бүр 100%. Ерөөсөө л хүнс бус бараан дээр бүр 99% ч юм уу болчиход байдаг. Тэгэхээр энэ үйлдвэрлэлээ бий болгох, тэр хүн ажилтай болох ийм юм руу зарцуулах нь энэ бол алсыг харсан ирээдүй юм л да. Ерөнхийлөгч өчигдрийн мэдлийнхаа өмнө бас нэг олон нийтэд хандаад бас мэдээлэл хийхдээ төрийн удирдлагыг төвлөрүүлэх гэдэг нэг зүйл өгүүлбэр орсон байсан шүү дээ. Тэрэнд нь хүмүүс их хэмдэглээд за ерөөсө бүх эрх мэдлийг авах гэж байгаа юм байна мэн гэд ингээд нэг эсэргүүцэлтэй хандаад байсан. Тэгэхээр мэдээж энэ хямралын нөхцөл зохицуулан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр л одоо таны яг яриад байгаа энэ нөгөө эдийн засгийн авж байгаа арга хэмжээнүүдээ л одоо зүй зохистой тэрэнд гэхдээ зөвхөн хямралын үе гэхгүйгээр цаашдаа урт хугацаанд Монгол улсын хөгжилд эдийн засагт эерэг нөлөөллийг авчрах ийм л одоо юуг одоо төлөвлөлтийг харсан байх ёстой гэж хэлэх гээд байна тийм. Өнөөдөр одоо за Солонгос тэр Пак генералч гэдэг юм уу, тэр Турк Ататүркч гэдэг юм уу тийм. За Ликуанио Сингапур, эсвэл одоо Назарбаев Казахстан. Эсвэл Орос ч гэсэн тий одоо хичнээн жил бүгд гой байж байна. Хятад ч гэсэн одоо ингээл 9 жил доктортой байх жишээтэй ингээл байх юм байна шүү дээ. Тэгэхээр энэ урт хугацаатай нэг удирдлагатай төвлөрсөн бодлоготой ийм байх нь бол яалчгүй энэ одоо мундаг эдийн засгийг авчирдаг зүг байх юм байна. Хамгийн гол нь мэдээж тэр нь зөв хөв байгаасаа гэж те. Ийм маягийн бодлого байх нь бол ерөөсөө буруу биш. Тэгэхгүй нөгөө монголчуудын өнөөдрийн бас нэг хүндрэл бол хитрхи хурдан сонгуул нь болдог. Эдийн засаг сайн байхад дараагийн сонгуул яах гэж болоод байгаа юм бэ? Тэрийг бол би тэгжил жишээ ярьдсан юм л да. Одоо Хятадын эдийн засаг яасан, Оросын эдийн засаг, дэлхийн эдийн засаг, нөгөө зис нүүрс төмрийн маань үн яасан гих чийтэй юм дээр үндслээд нэг тоо гаргаад тэрнээс дээшээ байлгаж байгаа бол энэ засаг байж. Энээс доошоо бол одоо сонгуул гэж л болмоор байдаг юм л да. Ер нь бол нэг Монгол улсын амьдрал гэх юм уу та 4 жилээр хэмжигддэг нэг юм аюултай үзэгдэл болцоод байна. Тэгээ энэ бол мэдээж Монголын эдийн засагт хөгжил, дэвшил, амьдралын чанарт бол маш их сөрөг нөлөөллүүдийг авчирдаг гэж бодож байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр одоо саяны ингээл энэ жил сонгуул болно гэдгийг хойшлуулъя гэж байна. Энэ бол арцаа байхгүй тий энэ вирусын үеэр бүр эрүүл мэнд одоо хамгийн нэгдүгээр тутгаараа хойшлуулахаас арга байхгүй. За тэгээд энэ вирусны араас үнэхээр саяны одоо болдог бол тэр эдийн засгийн сайн байсан уу юу гэдгээс хамаарат хэзээвэ гэдгийг тогтоох тийм юм байх хэрэгтэй болов. Энэ вирус ер нь бол тэгээд мэдээж эрүүл мэндийн асар том аимшигыг авчирж байна, эдийн засгийн аимшиг авчирж байна. Тэгэхдээ бүр урттай ялангуяа энэ эдийн засагтай за эрүүл мэндэд ч гэсэн болгоомжлол бий болгоод сайн талыг авчрах үгүйсэхгүй. Тэгээ ийм савлгаатай ийм одоо сонин үеүүдээр түрүүчийн жишээ нь
SARS Марсын үеүүдээр сонин компаниуд бий болсон шүү дээ. Одоо Uber ч гэдэг юм уу, гэх мэтлээ олон шинэ сонин компаниуд бий болсон. Тэгэхээр яг энэ болцоог бас ашиглаад шинэ бизнес руу орох, шинэ одоо санаа руу өсрөн орох тэгээ эдийн засгийг яаж өсрөнгөө хөгжүүлэх, энэ өөрчлөлтүүдийг одоо жинхэнэ ухаар сэтгэж энэ төр хиймээр л байгаа юм. Тэгэхээр одоо Монголын эдийн засгчдын одоо таны хаавга 2012-13 онд ярьжсэн энэ санаа эдрийг эдийн засгчтай цуглуул суугаад уулзаж, хэлэлцэж, ярилцаад ямар одоо хөгжлийн шийдлүүд байж болох уу гэдэг дээр уул нь ярилцмаар л байна. Ямар нэгэн тэгээ ярьж байгаа юм байна уу? Тэгэхээр тухайн үед бид нар хинтээ уулзах гэсэн бай, хинт нь аль институт байна вэ гэдээ яриад хайгаад яг үндэ олоогүй. За. Ямар сайнтай бид нар хэдүүлээ гишүүн болгоны хаалгыг зохиж ороод сайд болгоны хаалгыг зогсож ороод сайн байна да гэж жагаад ингээд энэ асуудлынхаа баахан ярьсан. Эхлээд энэ одоо юу гоох гэдэг нэгэд ингэж хүлээж авсан сайд нар бий. Тэгснээс үүдэггүй нэрээ наад чинь тэгээд ингээд айгүй хүлээж авсан сайд нар бий. За тухайн үедээ бас ойлгохгүй эдийн засгийг сайн мэдэхгүй ч тийм одоо нөөтөж мэдэхгүй ч бас гişүүд бас байсан. За тэгэхээр өнөөдөр яг одоо тэр багийг бүрдүүлээд гэж шүү дээ тийм эдийн засгийн эзэмтийг бүрдүүлээд гэж ерөнхийлөгч ярьлаа шүү дээ. Тэгэхээр яг ийм багийг бүрдүүлээд саяны нэрээдүйн төлөвийг гаргаж авах нь бол маш чухал момент байна гэж хараад. Нэг сан бүрдүүлье гэж ярьсан. Мэдээж тэр санг бүрдүүлэхийн тулд баг бүрдэж ямар байдлаар яаж хийвэл гэдэг дээр нэлээ ярих уу, яаж зарцуулах уу гэдэг дээр. Тийм. Тэгэхээр ямар л арга хэмжээ, үйл ажиллагаа, ялангуяа одоо энэ эрүүл мэндийн зардал мөнгийг яах вэ гэдээ ирэхээр мөнгө л хэрэгтэй болно. Тэгэхээр тэр мөнгийг яаж бүрдүүлэх үү гэдэг бол ерөөсөө асар чухал. Тэгэхээр саяны сан бол гарцаа байхгүй бүрдэжээж тэр нь саяны энэ татварын асуудал дээр яаж тоглолт зохион байгуулалтыг хийх зүгээр маяг цацаад авах гэхээсээ илүү энийгээр нь ингэчээд ингэж эмчлэе, ингэж үйлдвэр байгуулыг ихч сан бүрдүүлэх нь гарцаа авах хамгийн зөв асуудал. Энийг л одоо саяны эрдэмтэд мэрэгт цуглаад бид ч гэсэн одоо нэг бизнесийн бас нэг төлөвлөлийн хувьд санаа оноогоо тэрэн донд оруулаад бодтой байдлыг үзүүл танилцуулаад ингээд л хийх нэг чухал байна да. Мөнгөний бодлого мэдээж Монгол банкны одоо яг бодлого барьж байгаа бас газрын хийх ёстой ажил. Гэхдээ та бас эдийн засгийн хувьд бол одоо төгрөгийн хань шунаад одоо 20 мянган төгрөгөөр гэдэг юм уу бүр 20ч бүр багдахаар 100 мянган төгрөгөөр нэг танаа дэлгүүрлөө жишээлбэл ороод юм авахад гарахад бол хуучин нэг 2 тор юм бараг л шахуу авдаг байсан бол одоо бараг л нэг торч хүрэхгүй юм л авахаар ийм л байдалтай болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ ер нь мөнгөний бодлого ханшийн энэ одоо савлгаа дээр ингэж Монгол улсын барих ёстой бодлого нь хаашхна байх нь зүйтэй юм бол гэж. За дэлхий бол 84 их 80 долларын эдийн засагтай. За Монгол бол нэг 37 их 80 төгрөгний эдийн засагтай улс байна. Тэгэхээр энэ мөнгө маань одоо ингээд үн зүнгүй болох юм асуудалд ороод байна. Тэгээд дээрэс нь инфляц гэдэг юм одоо нөгөө инфляцаа хаснаар 2010 оны тэгсэн үнээр эн чинь 19 их 80 дээ 37 ч биш 19 их 80. Тэгэхээр энэ 19 их 80-ыг бид нэр зүйтэй зарцуулж ингэх нь бол гарцаа авахгүй асар чухал асуудал. Тэгээд инфляцийг бас хөөрөгдөхгүй энэ төр байх үүднээс саяны одоо энэ шинээр мөнгө хэвлэх үүч гэж яригдахын янз бүрийн сонсогдоол байна тийм. Тэгэхээр энэ болгоно нь бол бас уруу. Тэрний оронд бодиттой үйлдвэрлэл одоо ажилтаа байлгах энэ асуудлыг бий болгох нь бол бодиттой эдийн засаг. Мөнгө хэвлэн гэдэг бол жоохон тийм хуурамч гэх юм уу эдийн засаг юм уу гэж бас харддаг. Тэгэхээр 10 жилийн өмнө энэ балыг одоо юу гэдэг 100 төгрөгөөр авч ирсэн бол өнөөдөр 20 төгрөгөөр авах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр инфляц гэдэг юм чинь яг л ийм болгоод идэг учраас энэ Монголын ялангуяа бизнесийн орчныхын инфляцаа, эдийн засгийн өсөлтөө энэ төр бас нэг харахгүй бизнес хийдэг энэ төр тим юмнууд их бий. Тэгэхээр би бас таныг одоо 20 хэдэн жил бараг 30 жил гэр бүлийн ч гэж хэлж болохоор энэ бизнесээ эрхлээд ингээд үүсгэн байгуулад ингээд явж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын та сая дурдаад өнгөрлөө. Тооцоолол их муутай альва салбар руу ордог, альва үйлдвэрлэлийг эхэлдэг нэг ийм бас алдаа байгаад байна уу? Тэгээ энэ дээр нь ялч байхгүй нөгөө төрийн бодлого нэг чухал л да. Ялангуяа тэр үйлдвэрлэлийг, тэр хувийн хвшлийг бодиттой энийг амьдрал болох үүднээс татварын бодлогыг их зөв барих хэрэгтэй. Саяны нөт дээрээс тэр галийн татвар дээрээ бүр ялангуяа. Тэгэхээр ямар үйлдвэрлэлийг ямар түүхэн хэдэн Монгол байгаа учраас Монголдо хөгжүүлж болох вэ гэдгийг гаргаж тодорхойлоод за энэ үйлдвэрлэлийг хамгаалж хөгжүүлж өөрийгөө хангахын тулд тэр татварыг нь импортыг нь тэгж нэмье. Тэр нь гэхдээ бодитоор байхаас биш өнөөдрийнх шинэ гайлтай машин ч гинүү те энэ онгорхой хаалгатай ийм Монгол улс байж ерөөсө болохгүй байхгүй.
Тэгэхээр бодиттой нөгөө өндөр болохын хэмжээгээр саяны гайлтай машин тэр буруу замын юм нь илүү их яадаг. Одоо гар утас моцны чиглэлийн хөнгөн шингэн бизнес бол татвар төлсөн юм бол маш ховор болоод эхэлчихлээ шүү дээ. Гэтэл электрон бараа бол ерөөсөө татвар төлөхгүй бол орж ирэхэд хүнд байсан үе бий. Тэгсэн чинь өнөөдөр тэр бизнес нь бүгд ингээд нэг гар утас шиг иймхэн жижиг хэмээр ороод ирэхээр татваргүй ороод ирдэг. Тэр чинь маш том эдийн засаг. Маш үнэтэй бараа учраас тэ гар утсан. Тэгээ ийм эти юмнуудыгаа илүү зөв болгоод явчих юм бол дотоод үйлдвэрлэл өгчих болцоо бий. Одоо жишээ нь Monel гэдэг жишээ татчих л да тий. Samsung байгуулагдаж явах үед Монголд Monel гэдэг үйлдвэр бас байгуулагдажсэн. Одоо социалист системийг нэлээд хангасан бас зурагтай Монголд үйлдвэрлэж байсан. Тэгсэн чинь одоо өнөөдөр Samsung хаав илээ тий. Дэлхийн Солонгосын эдийн засгийн 17% ганцхан тэр Samsung хангаж байна шүү дээ. Солонгос улсын эдийн засгийн 17%. Тэгээ өнөөдөр Monel хэдэн хангаж байгаа юм бэ? Байхгүй болцсон байх жишээ дээ. Тэгэхээр ерөөсөө энэ гайл татварын бодлогоороо энэ дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хамгаалах энэ бол ерөөсөө гарцаа байхгүй бодох хийх ёстой ажил. Тэгэхээр ер нь одоо яг явж байгаа хуулийн хүрээнд хэрэгжүүлж байгаа энэ татварын бодлогууд дээр ямар одоо таад байна? Энэ нь яг бас магадгүй тэр хөгжлийг боомлоход бас нөлөөлж байгаа тэр зүйл байна уу? Тэр нөгөө 2012 3 4 онд энэ нөгөө хортон төр засгаар явж байхын саналууд дэвшүүлжсэн гэдгийг нэг нь бас саяны аж ахуйн нэгжийн орлогын албан татвар байсан юм л да. Тухайн үед яг бид нарыг ярьж байхад 3 тэрбум байсан. Тэгснээр тэр 16 оны 1 сарын 1-ээс 6 тэрбумаас дээших ашигт нь 25% татвар авна гэж. Доошхот нь 10% татвар байж байгаад гинт 25 болчдөг байхгүй юу? Дээшихт нь. Тэгэхээр гинтийн энэ шатлал чинь юу болгож байгаа юм бэ гэхээр нэг аж ахуйн нэгжүүд нь компани олон хуваах. Гинт 25% төлөхийн тулд тийм жижигрүүлээд олон болгоод энэ татварын системд ч хүндрэл учруулсан тухайн компанидаа ч гэсэн илүү олон нягтлан баланс тайлан гэдэг ингээд зарлуудыг нэмэгдүүлдэг юм сони юм байгаа юм л. Тэгэхээр энийг аваа 6 болгосон. Тэгвэл энэ бас сайхан ч бас аргачлал биш. Тэрний оронд энийг харин нөгөө 1 тэрбум болвол одоо 3% ч гэдэг юм уу. 2 тэрбум болвол дээших тэр 1 тэрбумд нь гээд ингээд шатлалаар 1 хувиар нэмсэн ийм оюун хатан зөөлөн аргачлалаар явбал илүү саяны компани олон хуваах энэ гэдэг асуудлууд байхгүй. Саяны ялангуяа энэ хуваах ийм эдийн засгийн хөшүүрэг тавьчихж байгаа нь нөгөө үндсэн дамсан корпорацийг бий болгох гэдэг энэ асуудлыг бүр байхгүй болгож байгаа нэг тийм юм болж байгаа байхгүй. Өнөөдрөө бодвол буун зардал нягтлан нэмэл компани олон хуваахаар Nasdaq дээр гарахын тулд тийм шалгуур байгаа гэдэг. Ингээд олон улсын хөрөнгөний биржүүд жилийн орлого тийм ашиг нь тийм бол гэдгийг тэр лүү явуулахгүй наан хуваагаад байгаа нэг ийм үзэгдэл байгаа юм л та. Тэ. Тэгэхээр энийг бас эргэж харах хэрэгтэй шээ. Тэгэхээр энийг нь эргэж харж бас л одоо энэ эдийн засгийн үед бүх энэ хуулиудыг юуг нь яаж сайжруулах вэ гэж саяны тэр баг бүрдүүлсэнтэй хамт сууж санаа оноо дэвшүүлэх юм. За баярлалаа. Манай өнөөдрийн цаг үйл нэвтрүүлгийн зочны Хойморт Номын Холдинг компанийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга санхүүч эдийн засагч баяр сайхан оролцлоо. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэн ажил хийсэн. Дараагийн цаг үйл бодлоор уулзъя. Баяр та үзэгчдээ.